Сүрээтэй өвчтнүүд нийгмийн халамж, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг мэрэгжлийн эмчийн оронтой бас хэрэгтэй юм уу гэж боддог. Тэгээ дээрэс нь сүрээтэй өвчтнийг группт оруулах заалт чинь нөгөө 180 хоног заавал тухайн өвчтний хянжиж шинжилгээгээр амьсгалын дутагдалд орсон, зүрх судасны дутагдалд орсон гэсэн ийм өөрчлөлттэй тохиолдолд группт оруулна гэдэг. Тэгэхдээ тэр 180 хоногийн нөгөө хинаал ингээ хүлээж идэл тухайн хүний өвчин бараг эдгэрч штэ. Бидний анхан шатны мэдрэг сүрийг эмчлэх чинь 180 хоног буюу 6 сар ахгүй. Тэгэхээр бас яг нөгөө шаардлагатай үедээ тийм нийгмийн халамжийн сэтгэл зүйн тэр дэмжлэгээ бас авч чадахгүй байгаа. Тэгээд бид нар болонгод нөгөө өвчтөнтэйгээ айл болох илүү харилцахыг боддог. Тэгэхдээ нөгөө сэтгэл зүйч хүн шиг тийм гүн гүнзгий орж чаддаг. Одоо ер нь бол одоо сүүлийн үед сэтгэл зүйн зөвлөгөө өгж байгаа багууд ирж байгаа. Үүнээс харахад манай нөгөө эмчилгээний төвчин бас нэмэгдэж байгаа харагдаж байгаа. Сүрээ гэдэг өвчин бол эмчилгээ нь бол 180 хоног, за 9 сар зарим нь эмийн цэцэрлэгтээс хамаарат 9-өөс 18 сарын хугацаанд эмчилгээ шаардлагатай байдаг. Энэ хугацаанд эмчилгээгээ бүрэн таслахгүйгээр бүрэн гүйцэд өдрөө олгон эмээ тогтмол хяналттай ууснаар бүрэн эдгэрэх боломжтой. Сүрээгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох төсөл.